Hi YouTube шинэ бичлэгтээ тавтай морил Mono 2-ыг үзээд ирсэн хэд хэдэн хэсэг нь нэлээд таалагдсан учраас энэхүү ревю бичлэгийг оруулж байна. 50-60% спойлер агуулгадна гэдгийг анхааруулъя гэдэм болохоор спойлер тулахыг хүсэхгүй байх юм бол та одоо шууд суугаасаа гарч болох нь. За тэгэхээр Mono Maui 2-ын шинэ ад левел эхэлсэн. Шинэ дөрүүд ч гэсэн гарч ирсэн. Тэгээд хамгийн таалагдсан дүр бол Mono-гийн бяцхан дүү байгаа. Бүх шинэ дөрүүдийг хамгийн сүүлд нь танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр шууд гол үйл явдал руугаа орцгоё. Моно өөрийн овг амихтаа аз жаргалтай, амар тайван амьдарч исэн ч гэсэн нэг юм хагархай ваар болдог. Ер нь эндээс хамаг юм хэлж байгаа. Тэгээд энэ ангид гарах хамгийн сонирхолтой үйл явдал бол өөр бусад овг аймагуд бие биенээ олон уулзах явдал байсан. Эрт дээр үед энэхүү арлаар чиг баримжаа аван өөр овг аймгийн хүмүүс бие биетэйгээ уулздаг байсан юмсан л дээ. Гэвч догшин бурхтын хараалаар энэ арал далайн гүн рүү орж үүнээс хойш овг аймагуд бие биетэйгээ уулзч чадхаа болсон юм. Энэхүү хараалыг тайлахаар Мави ганцаараа явсан ч занганд ороод бүтлгүүтдэг. Энэ үед Моно өвөг дээдсийнхаа дуудлагаар арлыг эргүүлэн гаргаж авах даалгаварт гарч таардаг. Ийхүү Моно Мави хоёр дахин учирдаг. Тэд гайхалтай гар нийлэн Моногийн гайхамшигт хүчээр арлыг эргүүлэн гаргаж авч бусад овг аймгийн хүмүүстэй уулзаж чаддаг. За ерөнхийд нь киногоо базуул ийм л байна агуулгыг нь. Та хэд маань бас өөрсдөө киногоо үзвэл илүү гоё байна хаа. Би одоо ингээд ярьж өгсөн ч гэсэн яг тэр гоё мэдрэмжийг нь та нарт өгч чадахгүй штэ. Тийм болохоор киногоо өөрсдөө илүү гоё бодитоор мэдэрч үзээрэй гэж хүсмээр байна. Жишээлбэл Мави өөрийнхөө хүчийг алддаг хэсэг байдаг байхгүй юу? Тэрэн дээр бүх шивээс нь алга болоод өөрийнх нь нөгөө барьдаг сэлэн байдаг штэ. Тэр хүртэл байхгүй болоод ямар ч хүчгүй болоод тэр хоёр гол нь арлыг дээшээ өргөж гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тих явцдаа л ийм олон үйл явдал болж байгаа. Тэгээд тэр үед бол бас л эвгүй. Яана одоо Мави хүчгүй болчихор чи Монод хэн туслах юм болж байна? Моно одоо тэр доор ингээ бас ямар ч ухаангүй болчоод байгаад идэг. Яах вэ гэд тэгээ ийм гоё сценүүдийг нь өөрсдөө нүдэрээ үзвэл илүү гоё байхаа гэж бодож байна. Тэгээ сүүлд нь энэ хоёр мэдээж яриг хүчээ буцааж олж авдаг. Яаж олж авдаг вэ гэхээр өвөг дээдс болон эмээгийнхэн сүнс хурж ирээд Мавид бүх хүчийг нь буцааж өгөөд Моног сэргээдэг байгаа. Тэгэхэд нэг гоё юм нь Моно штэ тий яг Мавитай адилхан шивэстэй болдог. Гэхдээ бүр бүх биеэрээ биш шүү. Зөвхөн шуу хэсэг нь. Нэг гарынх нь шуу хэсэг нь л тийм гоё шивэстэй болдог. За яг тэр удмынх нь. Энд тэр хэсэг бас зөндөө таалагдсан. Тэгвэл одоо шинэ дөрүүдтэйгээ танилццгаая. Хамгийн ихнийх нь Матяны Диснейгээс шинээр гаргаж буй эсрэг талын дүр байгаа. Энэ анги дээр маш учир битүүлэг гарч ирээд учир битүүлгээр төгсдөг. Би солонгос хадмалтай үзээд тэгээд англи хэлээр сонссон баггүй юу? Тийм болохоор ойлгоогүй, үлдээсэн, мэдгүй юмуд бас байгаа шүү. Тэгэхээр та бүхэн киногоо өөрсдөө үзвэл илүү сонирхолтой гэж дахин хэлье. Дараачихан Сэмя Моногийн бяцхан дүү ийм хөрхөн охин дуу оруулсан байна. Миний хамгийн таалагдсан шин дүр байгаамаа. Яагаад вэ гэхээр энэ дүрээр дамжуулж эгч дүүгийн хайр, үн цэнийг харуулж чадсан гэж би дүгнсэн. Хүүхэлдэйн кино болгон дээр гардаг их үрийн хайр, гэр бүлийн хайр, ханхүү гүнжийн хайр гэхээс илүүтэйгээр эгч дүү хоорондын тэр нандин харилцаа холбоог харуулсан кино болсон. Би Frozen-аас өөр эгч дүү хоёрын хоорондох гоё харилцааг харуулсан киног үзээгүй байсан баггүй юу? Одоо би хоолойг сонсгоё. Гэтэ идүүтэй гэж ихтэй. You were gone forever. It was 3 days, but I missed you What did you bring me? Bring you? You said you'd bring me a present. Huh. Well, let me see. Whoa. Дараагийн дүр бол Келли. Тэрээр хэр баргийн инээж баярлдаггүй дүр. Моног даган арлыг гаргаж ирэх их үйлсэд гар нэгдэн ажилдаг. Гэтэ эцэст нь арлыг гарган авахд маш их баярлаад инээж байгаа дүр нь харагданаа. За энэ бол Лодо. Моногтой адил бас нэгэн зоримог эмэгтэй дүр байгаа. Моно болон өөрсдийн багтаа том тус хүрэгдэг хөөрхөн дүр байна. За Мунигийн нэг онцлог гэх юм бол Мавигийн үнэнч фэн гэж хэлэхэд бараг л буруутахгүй. Бүх урам зоригоо Мавигаас авдаг. Мавитай уулзахын түүс болсон түнд энэ удаагийн адал явдалтай аялал маш их таалагдсан. Мавитай уулзсандаа бүр итгэж чаддаггүй. Бид нар нэг
шүтдэг эсвэл үргэлж зурагтаар хардаг хүмүүсээ яг дэрэгдээс нь харахад нэг тийм зүүрлэшгүй гоё мэдрэмж авдаг та. Мууны ч гэсэн яг тийм мэдрэмж авч байгаа маш сайн илэрхийлж харуулж чадсан. Маав шиг зоригтой, Мона шиг сайхан сэтгэлтэй нэгэн ийм хөөрхөн дүр байна. За хамгийн сүүлд нь гэх юм бол энэ шин дүр биш л дээ. Гэхдээ Монагийн ээжийн дүрд Pussycat Dolls-ийн Nicole дуу оруулсан юм бэ лээ. Та нар мэдсэн үү? Би Николыг ингээд дуу оруулсан гэд ерөөсөө итгэж чадаагүй. За уул нь эхнийхээ анги дээр ч гэсэн тийм олон байсан л юм бэ лээ. Тэгээ би багадаа Pussycat Dolls гэдэг хамтлагт амар дуртай байсан. Дуунд нь ч гэсэн бүр үнэхээр дуртай байсан болохоор Николийн хоолойг яг Монагийн ээжийн дүрээс сонсноо гэдэг бол надад бас гоё байсан. Киногоо үзэж хурж ирчээд YouTube-ээс би дахиад хоолойг сонсоод байсан. Никол дуулахаас өөр ингээд ярих юм бол кинонд дуу оруулах юм бол ингэж сонсогддог байх нэ гэд. За тэгээд Моно хоёр үдсэн хүмүүсийн сэтгэлдээ надтай хуваалцаж комент үлдээгээрэй. Хэрэг үзээгүй байх юм бол үзээд ороод ирээрэй. Бас бичлэг тань таалагдсан эсхийг таалагдаагүй бол таалагдаагүйгээ, таалагдсан бол таалагдсанаа комментэнд үлдээж болно шүү. Дараагийн өөр нэгэн гоё хүүхэлдэйн киногоор уулзтлаа. Түр бай.